3-5 настай болоод ирэхин үед бол хүүхэд бас яг ертөнцийн дээр тохиолдож байгаа бүх зүйлийг өөрийнхөө мэдрэхүйн эрхтнэрээр дамжуулж мэдхийг хичээдэг. Яагаад гэдэг асуултыг эцэг эхчүүд маань аль болохоор хариулаарай. Эцэг эхчүүдээ хүүхдээ ямар нэгэн зүйлээс айсан үед нь бодит байдлыг тайлбарлан заавал тайвшруулж агаарай. Хүүхдийнхээ бие даах хэрэгцээг хүндэтгэх нь тэдний хоорондын харилцаа холбоог сайжруулж, бэхжүүлэхээс гадна хүүхэд нь өсөж том болоод ямар хувь хүн болох суурьа тавихад сайнаар нөлөөлнө гэдгийг ойлгож, үлгэрлэн дагуулаарай. Хүүхдэд зааж сурах гад байнга өгүүлж янших нь одоо сонсон ч сонсоогүй мэд дүрс гэж сургадаг. Энэ бол маш муу зан төлөвийг сургаж байгаа гэсэн хэрэг юм аа.